Хүмүүн бүртгэхийн 7 тэрбум хүний сэтгэл төрсөн рок pop ертөнцийн Моцарт дуулгийг алдарт Beatles-ийн дуг та сонслоо. Энэхүү дуг сонсохоор Ливерпул, Лондон хот төсөөлөгдөж, алдарт Big Ben-ийн хонх дуурч, утасны улаан бүхээг улаан автобус тавханд дүрслэгддэг. Дэлхийн хамгийн романтик бас хүү тэрбумтнуудын хот гэгддэг. Лондон хотыг зорин ирэх жуулчин бүр өөрийн өөрмөц сонирхолтой маршрутыг зохиодог бол тэдний аялал жуулчлалыг алдарт улаан автобусгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхийн аялал жуулчлал үүдсэн жуулчд олноор ирдэг томоохон хотуудад хотын аяллаа автобус буюу англиар бол City Tour Bus гэдгийг үйлчлэгээ бол хөгжөөд маш олон жил болжээ. 20 дугаар зууны сүүлийн үеэс маш их дэлгэрсэн, ялангуяа үүнийг хүчтэй болгосон улсын нэг бол Англи улс байгаа. Лондонд одоо нэг 2 давхар улаан автобуснууд явж явах жишээтэй. Тэгээд одоо янз бүрийн урт богино одоо юугаараа англиараа англигдаад тэгээд Лондон гоё үзүүлдэг. Москвад бол одоо бас ийм автобус туурууд маш их байдаг. Жишээ улаан талбай дээр ингээд бөөгнөрж байгаа тэндээсээ хөдөлдөг. Одоо хотын онцгой газруудаа одоо танил мэдж олоход илүү хэлбэр болох үүднээс яг нэгэн тодорхой маршрутаар явуулаад тэр маршрутанд нь жуулчд өөрсдөө суугаад тэр хоттой танилцдаг тийм хөтөлбөр байдаг. Дэлхийн ямар ч орны одоо аялагчид жуулчид бол энэ автобусанд маш хайртай байдаг. Яагаад тэгэхээр энэ автобус бол маш бага өртгөөр олон газараар аялж маш богино хугацаанд бас хотыг маш шуурхай үзүүлдэг. Тэгээд өнөөдөр дэлхийд дээр 2 том компани бол яг энэ үйлчлэгэн дээр бол дамгаалж ноёлж ажилладаг. Нэг нь бол Big Bus гэдэг энэ англиас үүсэлтэй компани. Дэлхийн 20 гаруй хотуудад өөрийнхөө Big Bus үйлчлэгийг франчайз хэлбэрээр ажиллуулж байгаа. Ялангуяа Англи, Америкийн хотуудад бол их алдартай. Харийн хот Парис, хязгаарч нойрсдоггүй Нью-Йорк, инээмсэглэг үлгэрч Исланд гэх дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад City Tour буюу хотын автобустай аяллыг зохион байгуулдаг. City Tour-ууд цаг уur газар нутаг соёлын ялгаанаас хамаарч өөр өөрөөр хөгжиж ирж байна. Тэгвэл 379 жилийн түүхтэй нийслэл Улаанбаатар хотод маань дэлхийн томоохон хотуудын нэгэн адилаар City Tour буюу хотын автобустай аяллыг зохион байгуулахад бэлэн болсон байна. Аялын тойрог гаун зэтэй энэ тэргээр нэлээ явхад ерөнхийдөө ийм түүрээр битээр Москва жишээлбэл явсан. За юунд Солонгостоос Улсан хотоор бас ийм автобусны түүр одоо энэ зохион байгуулдаг компанитай нас уулзч ирсэн учраас их тийм дажгүй энийг Монголд хэрэгжүүлвэл бас гоё юм да гэдээ яг л хэрэгжиж л байна л да. Яг л тэргээрээ л болж байгаа шүү. Өнөөдөр Улаанбаатар хотын бас нэгэн энэ өнгө төрхийг нэмсэн, хотын соёлыг түгээсэн. За Улаанбаатар хотыг өнгө төрхийг илэрхийлсэн нэгэн шинэлэг үйлчлэгээ Улаанбаатар хотод маань шинээр нээгдэж байна. За энэ бол Улаанбаатар хотын аяллаа автобус буюу Улаанбаатар City Tour юм аа. Тэгэхээр Улаанбаатар хотод ирсэн жуулч юу үзэх ёстой юм бэ? Улаанбаатарт ирсэн жуулсан дэлхийн стандарт нийцсэн ямар үйлчлэг авах ёстой юм бэ гэдэг бид нар нэлээд харж үзэж чадна. Аялал жуулчлалын өгөхөөр боловсруулсан байж байна. Бид нар Улаанбаатар UB гэсэн нэртэй 5 том төсөл хэрэгжүүлж байгаа нэг нь UB City Tour гэсэн энэ автобусны үйлчлэг юм аа. Дэлхийн бүх хотуудад өөрийнхөө хотыг танилцуулдаг энэ City Tour Bus-ны үйлчлэгээ байдаг. Яг манай Улаанбаатар сэрүүн бүсийн хот учраас бид нар бол битүү автобус байгаа. Цаашдаа энэ маань өргөчих юм бол шууд задгаа автобус байж болно. Тэгээ Монгол бол яг энэ олон улсын ерөнхий жишг хэм маягийн дагуу мөн Улаанбаатар хотод бол ингээд аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэх үйлчлэгийг дэмжих үүднээс зөвхөн жуулчны гудамж төдийгүй жуулчны үйлчлэгээний ийм автобусыг орчин үеийн стандарт чиглэлийн дагуу гаргаж ирж байгаа нь бол бас нэг талдаа манад бол сорилт, нөгөө талдаа давуу тал байгаа. Гадны болон дотоодын жуулчдад нийслэлчүүдэд хотын соёл, хотын өвөг түүх, за аяллаа одоо үзэж харах түүх соёлыг маань харуулсан ийм томоохон төсөл болон олон жил одоо хэрэгжинэ гэж бид нар бол гүнээ итгэж байна.
Үндэсний үйлдвэрлэл хөрөнгө оруулалтыг хамгийн их дэмжигч, үр ашиг нь тодорхой хэсэгт бус нийт иргэдэд хуваарлагддаг салбар бол аялал жуулчлал юм а. Монгол улсад өнгөрсөн онд 471 мянган жуулчин ирж, эдийн засагт 400 сая долларын орлогыг оруулжээ. Ирсэн жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бол Улаанбаатар хот юм. Манай улсыг зориулж ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг их судалгаа байна. Энэ судалгаа аялал жуулчлал хэмээх их дэлгүүрийн хамгийн эрэлттэй чухал бүтээгдэхүүн бол хотын аялал гэдгийг нотлон харуулж байгаа юм. I arrived in Ulaanbaatar 3 days ago by train from Russia, and I am really impressed by the city, by the friendly and helpful people. I especially enjoyed visiting some monasteries and temples such as Agandan, and I like how different architecture style mix in them, and I'm really excited to go on this bus trip today. Maybe I'll just do a part of it and go to the Tsaizan monument because it's far from the center and I'm a bit too lazy to walk. Яаж ч утсан аялал жуулчлал явж байгаад улс орноор явж байгаад нийслэлээрээ босож ирээд эндээсээ буцдаг ч юм уу, эхлээд эндээ ирээд эндээсээ одоо маршрутаа сонгоод ийш тийшээ явдаг. Тийм учраас энэ нөгөө нэг дамжих ол төвөө их гоё байх хэрэгтэй гэдэг нь бас их зөв санагдчихэ л да. За хоёр автобус нь хоёулаа чимэглэл зургийн хувьд өөр байгаа. Нэг нь бол хотын одоо зорж очих болон одоо бас хотын барилга байгуулалт, бүтээн байгуулалттай холбоотой түүх дурсгалтай газруудыг харуулсан байгаа. Нөгөө нь бол манай одоо хүүхдийн комик нэрд гарч байгаа дэлхийн нийтэд танигдж эхэлсэн Бомбартай хүүхдийн комик Баатрынхаа одоо аялал хийж байгаа байдлаар бид нэр автобусаа чимгэлсэн. Энэ яагаад энэ автобусын дээр бид нэр Бомбартай гэдэг өөрийнхөө брендийг ингээд чимгэлсэн бэ гэхэлэр энэ альва хотч вэ, аялал жуулчтай холбоотой бүтээгдэхүүнүүдээр хүүхдийн дөрүүд бол өөрсдөө жуулчдад бол иргэдэд хамгийн одоо халуун татна гэдэг. Тэгэхээр хүн бол одоо ямар нэгэн тайлбаруудыг тэр тусмаа гадны хүмүүс бол ийм зөөлхөн, сонирхолтой хөгжилтэй юм дүрээр харах юм бол илүү одоо юу гэдэг нь ойр буудаг, сэтгэлтний ойр буудаг. Тэгээ энэ утгаараа бид нар жишээ хэдий одоо хоёрын хөвшилч гэсэн одоо нийслэлийн үйл ажиллагааг дэмжиж одоо өөрсдийг чадах хэмжээгээр одоо өөрсдийнхөө Бомбартайгийн Баатраар бас оролцсон. Ийм үйлчлэгийг явуулж байгаа газар бол аюулштай аюулгүй байдал, үйлчлэгээний чанар стандарт, мөн билетийн уян хатан байдал зэргийг их анхаарах хэрэгтэй. Монгол жуулчны аюулгүй байдал бол хамгийн гайгүй болсон шүү дээ. Маад хүн буудуулна юу ан гэж байхгүй. Тэгэхээр систем асуудал бол баг. Хамгийн сайн үйлчлэгээнүүдийг дандаа ингэж авч болно. Бизнесийн байгууллагууд байгаа ч тийм бүгднтэй хамтарч хоолой тэнд энд үз бүх юм хөнгөлөлтөө. Тэр автобусанд л суу зүгээр л дугаар $30 л төлчих. Тэнгууд маа автобусандаа гой нэр өгөөд нисдэг автобус гэдэг нэр өгчих гэсэн тийм. Тэгээ нисдэг улаан гэдэг тийм. Оо яста. Тэгэл тэнгууд монголчууд Улаанбаатарт аялал жуулчлал зориулаад нийслэл ганц удаа автобус хийсэн. Тэр ганц автобус нь нүүр талтах ганц юм болоход зүгээр л амар үр дүнтэй шүү. Аялагчдын аюулгүй байдал, тав тухайг хангасан бас хүү боломжит үнийг санал болгож байгаа энэ хүү аялал дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ гэдгийг нийслэлийн аялал жуулчлалын газрынхан хэлж байлаа. Тодруулж хэлбэл нэг удаагийн аяллаар нийслэл Улаанбаатар хоттой бүрэн танилцах боломжийг жуулчинд олгож байгаа юм. Өнгөрсөн онд дэлхийн бөмбөрцөг дээр 1.2 тэрбум дотоод болон гадаад аялал жуулчлал бүртгэгдсэн байна. Ирсэн жуулчин бүрийг зочин хэмээх сэтгүүгээр угтан авч сайхан сонирхолтой дурсамжуулдаг ихэд City Tour хотын автобус чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ бүх хотын автобус маань анхны аялалд гарахад бэлэн боллоо. Үзэгчид та бүхний бидэнтэй хамтаа гараа хэмээн хүсэж байна. Ийм сайхан одоо аяллыг зохион байгуулж байгаа нийслэлийн аялал жуулчлалын газрынхан бас талархснаа илэрхийлээд залуучуудаа бас уриалаад энэхүү аяллаа автобусандаа Улаанбаатар хотойгоо танилцаад аялаарэ гэж бас уриалж байна залуучуудаа. Улаанбаатар хотын аялын автобусны эхний маршрут Үлэг гөрүүлийн музейгээс эхлэн Гандан тэгчлэн хийд, Говь Кашмир нэрийн дэлгүүр, Зайсан толгой, Богд хааны ордон музей, Хормын ордон болон Чойжин ламын музейгээр өндөрлөж байна. Харин хоёр дахь маршрут Улаанбаатар хотын өсгөн хөшөөг үзэх Богд хааны ордон музей, Чингис хааны морьт хөшөө, Цонжин болдгийн цогцлбор багтжээ. Энэхүү аялал нь зөвхөн гадаадын бус, дотоодын аялагчдад таны мэдхийн хувьд чухал ач холбогдолтой аялал байсныг анхны аялагчид хэлж байна.
Үн цэнийг мэдрэх тусам хүндлэл ухамсар төрдөг нь нууц биш маа. Гадны жуулчд ирээд Улаанбаатар хотод одоо ганц нэгээрээ ч юм уу эсвэл одоо ямар нэгэн гайд хөтчгүүгээр ингээд явхад бол газар нутгаа мэдгүйгээс гадна бишэлтэй. За ингээд явган аялаад алхаад явхаас ахуулаад таксигаар явах ч бус төрлийн нийтийн дэврээр ингээд явхад бол нэг дор энэ олон одоо үзэх газрыг зорин үзэх боломж бас ховор байдаг. Тийм учраас бид нэр одоо хотынхоо томоохон үзүүрийн газрууд, музейнүүд, за гандан дэгчлийн гээд мөн одоо зайсан толгойдох зүрхлийн дайчдын хөшөө, зайсан хил зохицолбор, сонжин болдог эдгээр газруудыг бол манай хамгийн гол цэгүүд үзэх ёстой газруудаа гэж бодож байна. Дээр нь бид нар бас айл газар зогсож одоо зураг авах бол илүү сайхан харагдах гэдэг талаас нь бодож үзсэн байгаа. Until now I've been walking around the city alone. But I also am happy to go now on a bus tour because it's with a group and guides, and so it will be very relaxing and comfortable and also safe because there's someone around who can also give information. So I think I'm going to enjoy. Тэгэхээр Улаанбаатар хотод одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд одоогийн Өрөнгөн аймгийн Бүрд сумын Ширээ цагаан нуур гэдэг газар анх одоо шар бүсийн хот гэдэг нэртэйгээр үүссэн. За хот гэдэг үг нь бол яг сурвалж дээр бол байдаг. Гэхдээ тэр үедээ бол яг хот гэсэн үг бол одоогийн хот гэдэг үгээс л арай өөр юм хэрэмтэй. Тэгээ гадуураа юм шар бүсийн хамгаалттай юм шашны тэргүүний юм одоо хүрээ гэж одоо хэлж болно. Орд өргөтөө тэрийг бол одоо шар бүсийн хот гэж одоо нэрлээд заншсан байгаа. Ерөнхийдөө аялал жуулчлалын гол үндсэн цөм чинь дамаг байхгүй юу? Дамаг гэдэг юмыг үүсгэж тэгээд дамгийг заавал үзүүлэх гэж явдаг. Бидний энэ явж байгаа энэ сайхан газар бол Чингисийн өргөн чөлөө гэдэг. Энэгээр Чингис хаан Тойрол хаан руу одоо хэд хэдэн удаа явж исэн. Одоо Сүхбаатарын төрсэн газар дайрын хийсэн баг. Хин ч манай хотын юу н очиж үзэж байгаагүй. Тэгээ хотод яагаад бас энэ хотын соёлын асуудал хөндөгдөөд энд бас хүндэтгэлгүй эсвэл бохир зав хандаад байна гэхээр ерөөсөл энэ хотынхаа үн цэнийг ойлгохтой холбоотой гэж би бас боддог. Улаанбаатарт нийслэлтэй бидний ингээ амьдарч байгаагаас бидний залуучууд одоо тэр болгон бас энэ хүүхд түүхээ бас яг нийслэлийнхаа түүхийг бас мэддэггүй юм байна. Маш олон зуун жилийн түүхтэй одоо ийм нийслэлтэй одоо амьдарч байгаа залуус маань бүгдээрээ энэ түүхээ мэдээд энэ маш зөв зүйтэй сайхан ийм аялал байт юм байна. Одоо явж үзлээ. Биш сайхан маань. Хүн гадны одоо жуулчлал зориулсан кейсээ илүү яг Монгол улс энэ Улаанбаатар хотод тогтмол амьдарч байгаа иргэдийнхэн одоо мэдлэг боловсролд маш их хувь нэмэр үзүүлсэн. Тэдгээр хүмүүсийн соёлыг дэвшилэхэд одоо хувь нэмэр үзүүлсэн ийм зүйл юм болов уу гэж бодож байна. Өдөр болго ер нь жуулчд орж ирэл Улаанбаатар хотод ямар ч төлөвлөгөөгүй ирсэн. За одоо хажихуу ийшээ явах жуулчдын очих хэвээр заавал очдог газрууд нь юу вэ ингээл тэдний заалгадаг тийшээ нь яаж явах вэ заалгадаг. Гэтэл одоо чинь автобусаар явах гэхээр арай одоо чинь хаана буух нь яг англи дээр бичигдээгүй ч юм уу тийм байхлаар одоо монгол хэл одоо кирилл үсгийг мэдхгүй тохиолдолд тэр хаана буухаа мэдгүй төөрөх ч юм уу тийм асуудлууд маш их гардаг. Тэгэхээр тэднийг нь бол илүү их одоо зохицуулж өгж байгаа тийм шийдэл болж байна гэж бодож байна. За өнөөдөр миний хувьд ингээд Улаанбаатар хотынхаа хамгийн анхны аяллаа автобусаар ингээд аялж байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ер нь бол дэлхийн жишгээр бол ийм хотоо аял хотынхаа тухай түүхээс нь үзүүлсэн ийм аяллаа автобус бол дэлхийн маш олон улсад бол байдаг. За манай монголчуудын хувьд баг нэлийн хожуу их хийж байгаа ч гэсэн би энд бол маш дуртай таадамжтай хүлээж авч байна. Амьдрал бол аялал. Аялал бүр дурсамжийг бүтээдэг. Аялал жуулчлал зөвхөн эзгүй хөдөө тал биш их хотод ч гэсэн өрнөж хөгжиж болдгийг Улаанбаатар хотын аялын автобус үзэгч танд мэдрүүлэх болно. Нөгөөтэйгөр хотын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбараас орж байгаа хөрөнгө оруулалт бүр чухал нөлөөтэй. Эмчүүднээс энэхүү улаан автобус Улаанбаатар хотыг илэрхийлэх шинэ өнгө төрхөлээ. Улаанбаатар хот маань бол дэлхийн жишгт нийцсэн хот болох ёстой. Бид дэлхийн жишг рүү ойртох ёстой. Тийм учраас бид бүхнийг бол одоо энэ Улаанбаатар хотоо дэлхийд таниулах, олон улсын хот болгох, найрсаг, зочломтгой ажралтай хот болгохын төлөө бид хүн хичээж ажиллаж байгаа гэдэг та бүхэнд хэлмээр байна. Тэд мөн дахин хүрэлцэн ирсэн явдал та бүхэнд баярлалаа. Бас болчмоор шүү дээ. Ингээд нэг төрийн ч байна уу, хувийн хвшлийн ч байна уу, нэг хүний ч байна уу, Монгол хүний нэг бүтчмээр шүү. Тэ? Бүтчмээр шүү дээ. Тэ?
Маад одоо шил 200 300 мянган хүн ирж байгаа гэдэг хоёр автобусыг бол дүүрэх ёстой. Хотын аялал жуулчлал өөрөө солонгорох жуулчд бол зөвхөн нэг газар төвлөрөхөөс илүү олон цэгүүдээр тархаж байрлах ийм одоо давуу тал байдаг. Цаахан ийдэг, гоё найрсгаар харьцдаг ийм уламжлал сэргээх хэрэгтэй гэж бодлоо. Ерөнхийдөө бол байдаг. Гэхдээ энийг бол улам идэвхжүүлэх ёстой. City Tour улаан автобусын үйл ажиллагааг дэмжин ажиллуулж байгаа хотын захиргааны хамт олонд бол бас баяр хүргэе. Нөгөө талаас манай аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бол үүнтэй нэгт хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Очиж чаддгүй нэг өндөрлөг дээрээс очиж зургийг аваад хийгээд гарахт нь одоо шилбэл та энэ нөгөө City Tour гэдгийн хажуут нэг ингээд зургийг аваад тэр доор анх суухтан зургийг аваад ч юм уу тий. Буцаагаад буухтан тэр нь өгөгдөг ч үгүй юм уу ийм эксклюзив давхар юмнуудыг хийх үйлчлэгээний менежментээ хийгээд энэ формата нэгэсэндээ задлаад тэр нөгөө нэг Улаанбаатар улаан өнгөтэй Улаанбаатар City таксич гэдэг юм уу те тийм юмд стандартаа өөрийг нь зараад явах хэрэгтэй. Манай монголчуудын хувьд одоо бас өөрсдийн гэсэн хот өөх түүхээ харуулсан ийм сайхан автобусаас бий болж байгаад би бол эргэн үеийн хувьд аялагч хүний хувьд бол маш сайхан дуртай талархаж хүлээж авч байна. Улаанбаатар хотын одоо бидний хамгийн одоо түүх шингэсэн үзэх дуртай ялангуяа гадны жуулч дээрээ үзэж хардаг газруудаар маань тойрон аялал хотоор хийхийг мөн сонжин болдгийн Чингис хааны одоо морь төшөөг үзүүлэх юм хоёр чиглэлд аялал маань тогтмол зохион байгуулагдана. Нийтдээ бол нэг автобус маань 45-ны суудалтай. За бүгд найрамд солонгос улсад үйлдвэрлэсэн Hyundai маркийн хоёр шинэ автобус байгаа. Тэр автобус маань маш тав тухтай мэрэгжлийн жолооч, за хөтөч гайд, мөн автобус танилцуулга гэх мэтлэн одоо бидний бэлдсэн зүйлс бол нөр аялж байгаа жуулчдын тав тухыг болон сэтгэл ханамжийг бол өндөрт байлгана гэж бол бид итгэж байна. 2005 он шиг санаж байна. Би анх Лос Анжелес хотод очиод Лос Анжелес хотын одоо Холливуд сайн, алдрын гудамж, за Мексик хороолол, за мөн одоо бас бусад одоо сонирхолтой газруудаар нэг аялж байхад тухайн үеийн ханш бол нэг $70 байсан. Ер нь дэлхийн жишгээр бол ерөнхийдөө ийм автобусны үн ханш бол бас нэг тийм өндөр байдаггүй л дээ. Гэхдээ манай монголчуудын хувьд бол бас нэлээд бас боломжийн үнэтэй бас болж байна. Энэ бол бас сайхан зүйл. За монголчууд хизээ анх одоо университет буюу их сургуультаа болсон за хотын иргэн гэж анх хизээнээс одоо нэрлсэн хотын анхны иргэд одоо хин байсан гэх мэт маш сонирхолтой одоо ийм ярилцлагуудыг одоо дунд нь одоо хийж ингэж явлаа. За утсан гадрууд маань ч гэсэн маш юм сонирхолтой байлаа. Тэгэхээр энэхүү цаашид энэ одоо улаан автобустай автобусыг бол ялангуяа хотоор явж их юм бол энэ хотын ингэ аялагч хүмүүс явж байгаа юм байна гэж одоо үзэж энэ автобусад одоо зам тавьж өгөх за энэ автобусаар цаашид ингэж аялах энэ боломжтой байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Их хотын автобусаар бидэнтэй хамтдаа ажилласан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Их хотын түүх, өвлөн тээж ирсэн үнэт өв, сонирхолтой газруудаар аялах дараагийн зорчигч нь магадгүй үзэгч та байж болох юм. Их хотын автобусаар бидэнтэй хамтдаа аялаарай.